Хичээл 18. Хүүхдтэйгээ цахим аюулгүй байдлын талаар ярилцах арга. Хүүхэд цахим орчинд аюулгүй байх эсэх нь технологийн хамгаалтаас гадна эцэг эхийн ойлголт, харилцааны арга барилаас ихээхэн хамаардаг. Хүүхдийн цахим хэрэглээг хориглох бус хамтдаа ойлгож чиглүүлэх байр суурьтай байх. Хүүхдийн үзэл бодлыг үн цэнтэй тооцож, хүндэлж байгаагаа ойлгуулж, өөрийн туршлагаа хуваалцах. Хамгаалагч гэхээс илүү түнш байж асуудал хамтдаа шийдлийг олгох. Буруутгахгүй сонсох нь чи яагаад ийм линктээр дарсан юм бэ гэх зэргээр хүүхдийг шууд буруутгасан хэлбэрээр асуухгүйгээр энэ линктээр дарахад юу болсон бэ? Чи яаж мэдэрсэн бэ гэх зэргээр хүүхдэд болсон явдал мэдрэмжээ хуваалцах боломжийг олгох хэрэгтэй. Асуултаа зөв тавих. Юу болсон бэ? Чи яаж мэдэрсэн бэ гэх мэт нээлттэй асуулт хэрэглэвэл хүүхэд илүү ярьдаг. Өөрийн жишээг хуваалцах. Эцэг эх өөрийн цахим алдаа сургамжаа хуваалцвал хүүхэд алдаа гаргах нь аимшигтай биш, суралцах боломж юм а гэдгийг ойлгодог. Яриаг өдөр тутмын хэв маягт оруулах, цахим орчинд юу үзсэн, ямар тоглоом тоглосон талаар өдөр бүр ярилцах, энэ нь хүүхдийн хэрэглээг хянах биш, ойлгох арга юм. 6-аас 10 нас. Зурагт үлгэр дүрсээр дамжуулан нууц үг бол түлхүүр гэх мэт ойлголтыг өгнө. Хүүхдийн үзсэн контентыг хамтдаа үзэж, тайлбарлан асуулт асуух хэрэгтэй. 11-аас 14 нас. Сошиал орчин дахь найз нөхдийн дарамт, цахим тоглоомын эрсдлийн жишээ, кейсийг ярилцах. Чи ийм нөхцөл байдалд орвол яах байсан бэ гэх зэргээр асуултыг асуух. 15-аас 18 нас. Бодит хуулийн үр дагавар. Жишээлбэл, бусдыг дарамжилсан пост нь эрүүгийн хуульд хамаарч болдог талаар ярилцах. Ирээдүйд ажил сургуульд цахим уул мөр хэрхэн нөлөөлдгийг бодитоор харуулах. Эцэг эхчүүд хүүхдтэйгээ харилцахдаа дараах нийтлэг алдааг гаргадаг. Шаардлага буруу тавих, үглэж загнах, тааламжгүй үг хэрэглэх, доромжилж басамжлах, бусадтай харьцуулах, өөрийн үзэл бодлоо тулгах гэх мэт. Энэ мэт буруу харилцаанаас дараах муу үр дагаврууд үүсдэг. Хүүхэд асуудлаа хэлээгүйгээс болж айцтай амьдрах, сэтгэл гутрал, нойргүйдэл, хичээлд муудах, танихгүй хүний дарамт, бэлгийн мүлжлэгт өртөх эрсдлүүд нэмэгддэг. Тиймээс хүүхэд цахим орчинд бүх зүйлээ бусдад хуваалцах шаардлагагүй гэдгийг ойлгуулах. Сошиал байрлуулсан зураг, пост бүр ирээдүйд уул мөр үлдээдэг гэдгийг тайлбарлах, түнчлэн би чамд тусалж чадна, бид хамт шийднэ гэдэг үгийг ашиглах нь хүүхдийг хамгаалуулсан мэдрэмжтэй үлдээдэг. Мөн эцэг эх хүүхдтэй дараах байдлаар дэмжлэг үзүүлэх нь чухал юм. Тэдний тоглодог тоглоом, хэрэглэдэг аппликейшнийг хамт үзэх зэргээр хүүхдийнхээ хэрэглээг ойлгох. Оройн 21 цагаас хойш дэлгэц хэрэглэхгүй гэх мэтээр хамтдаа дүрм тогтоох, аюул эрсдэл тохиолдвол скриншот хийж хадгалах, e-kids CGM болон IWF цонхоор мэдээлэх, кибер гэмт хэрэгтэй тэмцэх нэгжид хандах зэргээр шуурхай арга хэмжээ авах. Сэтгэл зүйн дэмжлэг өгч чиний буруу биш, хамтдаа шийднэ гэж хүүхдэд 50 мэдрэмжийг төрүүлэх. Эцэст нь зөвлөхөд эцэг эх асран хамгаалагч та бүхэн дараах зүйлийг хэрэгжүүлж хэвшээрэй. Өдөр бүр хүүхдтэйгээ 10-аас 15 минут чөлөөт цахим яриа хийх. Хүүхдийн үгийг таслахгүй сонсох, сэтгэл хөдлөлийг нь хүлээн зөвшөөрөх. Хүүхдтэйгээ нууцлалын тохиргоог шалгах, гэр бүлийн цахим хэрэглээний дүрм гаргах. Жишээ нь оройн 21 цагаас хойш дэлгэц хэрэглэхгүй байх, хүүхдийн хэрэглэж буй тоглоом, аппликейшнийг хамтдаа туршиж үзэх. Хэрвээ эрсдэл тохиолдвол скриншот хийж хадгалах, e-kids CGM IWF цонх дээр мэдээлэх, кибер гэмт хэрэгтэй тэмцэх нэгжид хандах, чиний буруу биш гэдгийг хүүхдэд үргэлж ойлгуулж сануулж байх.